За энэ сэдвээ би Монгол улсын хөгжлийн гацаа гэсэн сэдвээр ерөнхийдөө ярина. Одоо яагаад заавчгүй Монгол улсын хөгжлийн гацаа гэж тодтогч ярьж байгаа юм бэ гэхлээр зүгээр хөгжлийн гацаа гэд ингээд ярьдаг хүмүүс чинь Монгол улсын хөгжүүлэхийн төлөө тэгж ярьдаггүй юм байна. Нэг хятад улсыг хөгжүүлэхийн төлөө хөгжлийн гацаа энэ төр гэд Монгол улсын гооч ерөнхийлөгч Батулга энэ төр муулаад идэг байсан юм байна гэж би одоо бодсон. Тэгээд би ерөнхийдөө урд нь ч одоо юу гэдэг юм тийм ээ. Одоос нэг хэдэн жилийн өмнө ингээд нэг бол ажил төрөлтөө завгүй, нэг бол ах дүүгийн хүүхдийн ажил амьдрал хүүхдүүд нь ингээд тэглээ хүүхдүүд нь харна насрна ч гэдэг юм уу те. Аль эсвэл тэд нар дээр ажиллан ч гэдэг юм уу одоо юу байдгийг ингээд янз бүрийн юм би ингээд болоо завгүй гэсэн улс төр ингээд ярих сонирхогч завгүй бүр ердөөсөө. Тэгэл нэг хөгжлийн гацаа өстой нэрэ Батулга ерөнхийлөгч хөгжлийн гацаа болчлоо гэж эндээс хүмүүс ингээд муулаал ингээд баах юм яриад идэг байсан. Өстой муу хүн суу хүн юу гинэ өстой асар их мэдэж уусан гэж яриад идэг байсан. Тэгээ би одоо бодоод тахнаа. Гэхдээ Батулга ерөнхийлөгч хятадын хувьд хөгжлийн гацаа байсан юм байна. Тэр Батулга ерөнхийлөгчийг хөгжлийн гацаагаа яриадсэн хүмүүс чинь хятадын талд ажилладаг хард новшийн лалрын пистакууд байсан байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Одоо сүүлийн үед жоохон хүү бичлэгнүүдийг хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө дээр үед ч гэсэндээ би жоохон гадралтгал байсан л да. Ер нь бол дээр үед ч гэсэн ер нь бол одоо юу гэдгийг тийм ээ. Батулгын ерөнхийлөгчийг би ер нь бол жоохон дэмжих талдаа байдаг гэсэн. Ер нь дэмжих талдаа. Гэхдээ эргэлзээд ингээд хүнийг ингээд хүргэдэг юм байна шүү дээ. Ингээд улс төр сонихгүй байгаа хүний чинь ингээд эргэлзээтэй байдалд ингээд хүмүүсийг аваачдаг юм байна шүү дээ. Энэ тороолууд одоо сүүлийн үед би бүх тороолуудыг би баг гэлчилж байгаа шүү дээ. Энэ тороолуудаас болоод хүмүүсийг хиний дэмжихээ ингээд мэдхэ болд юм шүү дээ. Сошиал инфлюенсер гэсэн тэг өөрсдөө их цэцэн мэргэн гэж хүмүүст ойлголт төрүүлж байгаа Gen Z үеийн ч юм уу Z үеийн ч гэх юм. Ингэж яж попсон гэдэг лалрын одоо сүүлийн үед гарч иж байгаа нэг хэдэн залуус байгаа. Бид залуус үеийн юу яриа хуцаад байгаа юм бэ? Тэгээд хөгшин настай үеийн юу яриа солиороод байгаа юм бэ те? Монгол улс бол зүгээр Монгол улсаар л ах хэвээр залуу үе те? Юу байдгийг те хөгшин үе гэж хуваагдах ёсгүй байхгүй. Аль эсвэл унас халах гэж хуваагдах ёсгүй байхгүй. Яг Монгол хүмүүс зүгээр монголоор л байна ердөөсөө. Монгол бол бүгдээрээ нэгдүгээр зорилготой Монгол бол монголоор л ах хэвээр байхгүй. Тэгэхээр нэг хуваалтлыг ингээд нэг дэлгэрүүлж байгаа нэг хэдэн инфлюенсер гэмээс нэг хэдэн лалрын пистанууд байгаад идэг. Тэгээ тиймэрхүү новшнуудаас олж хүмүүс тарих их хуваагддаг. Тэд нар яг үүндээ жинхэнэ Монголын бол хөгжлийн садаа харин хятадууд Монголыг бүх юм авч монголчуудыг устгах төлөвлөгөө хэрэгжүүлж чадаагүй болохоор тэгээ Батулга гэх мэт хүмүүс ерөөдөө ингээд муулаад идэв гэсэн юм шүү дээ. Тэгээ одоо би юу гэж бодож байгаа юм ингэж төмөр зам баригдлаа. Маш хурдан нүүрсээ гаргалаа. Тийм үү? Нүүрсээ гаргалаа гэж бодъё. Батулга ерөнхийлөгч хэрэг гацаагаагүй байсан бол аль хэзээний Шри-Ланка шиг Монгол улс юм давпарч байсан байх гэж би бодоод сууж байгаа байхгүй. Одоо бодоод тахнаа. Батулга ерөнхийлөгч тэр юу мөх чин тэр төмөр зам амны чин хэрэг гацаагаагүй байсан бол бурхан минь жигэн манай Монгол улс чинь хамаг байдгаа зүгээр урсгаад гаргацсан байгаа. Зүгээр урсгаад гаргасан. Хятадууд айл хэзээ Монгол улсыг өрөндөө одоо дампур гэдэг газар нутгийн шунж байгаа юм биш. Йоо нэр яг тийм л юм болох байсан юм лээ. За тэр одоо ер нь бол тэгэд нэг иймэрхүү ер нь бол хардаа ийм байдаг шүү дээ. Тэгээд баялгаа гаргаад байна шүү дээ. Хүмүүсийг юу ч монголуулаад байгаа гэхэлэр энэ эдийн засагч энэ мэдрэл нутаа одоо юу гэдгийг нэг улс төрч царайсан гэдэг нэг өөрснөгөө жижигцэн үеийн бид нар уустаа залуухан улс төрчид попрл ахнараасаа хол бай Батулга энэ тэр яриад байгаа тэр танк манк бол буруу
одоо юу гэдэг хөгжлийн гацаа болон тэд нар попорж байгаа тэр одоо тэр төмөр замыг гацаасан ингээд содороод яриад хуцаад байгаа хэдэн пистакнууд байгаа даа штэ. Хэдэн лалрын новшнууд хэдэн ах цахаа хүндэлж мэддэгэ болсон нэг хэдэн нэг залуу үеийн гэсэн нэг тодлолт өөрснөө залуу үе гэж тодсон бусдыгаа доромжилсан мэдлэггүй бид нар мэдлэгтэй гэж хуцж байгаа нэг хэдэн пистанууд байгаад байгаа маа. Тэгэд нэг тиймэрхүү новшнууд юу гэдэг Монгол улсын яг үндэ их архины эсрэг хүмүүс ээ. Тэгээд дээрэс нь тэд нар хятад хүн улсыг хөгжүүлэхгээ одоо ингээд хата хамаг байдаг алт эрдэнэс яг үндэ мөнгө гэдэг чинь зөө юу. Төгрөг, доллар гэдэг чинь юугаар англиад хэмждэг байсан гэхээр алтаар хэмжигддэг байсан. Алтаар, алт мөнгөөр. Тэгтэл тэр хамаг байдаг алтыг нь ухаад гаргачаа тэгвэл оронд нь нэг цаас авъя. Цаас юм уу алгоритм дээр бичигдсэн нэг мөнгөнд авъя. Тэгээд тэрийг хахуулаар маш их оруулалтаа овчаар даасан дийе, тийм ээ. Хивцаараа овчаар даасан дий. Тэгвэл тэр овчаар даасан дийсээ хууль бусаар олсон гэд буцаагаад гадны өмч болгоё. Тэ буцаагаад Монгол улсад оруулж ирэхгүй бай гэд нэг иймэрхүү юм яриад байгаа хүмүүс чинь ерөнхийдөө жинхэнэ хөгжлийн гацаанууд байхгүй. Монгол улсын хөгжлийн гацаанууд. Батулга хятад улсын хөгжлийн гацаа түс Монгол улсыг хөгжлөг явуулж исэн хүн байхгүй юу? Монгол улс Монголын ард иргэдэг аварж исэн хүн болж тараад байгаа байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө нэг юм хүү байдаг юм. Тэгээ Батулга мулга ерөнхийлөгчийн тэр нэг хөгжлийн гацаа мацаа гэж ярьсан хүмүүсийг битгий дэмжээрээ ард түмээ. За ёо. Ерөнхийдөө шулуухандаа гэжлээд тэгээд тэр нэг доллар гэдэг чинь өөр мөнгөөр алтаар баталгааждаг үед байсан. Тэрийг нь болиурчихсан. Тэгээд одоо зүгээр хоосон цаас болчиход байгаа. Тэгээд долларын систем удахгүй нурж унах гээд байгаа юм. Удахгүй. Тэр БРИКС холбоо энэ чинь долларын тэр юг нурж унгаах гээд байгаа юм. Тэгээд энэ юан энэ чинь хүртэл өөрснөө загтараад бол долларыг одоохондоо маш их ашиглаж байгаа ч гэсэн ер нь бол явгандаа юу гэдгийг долларыг өөрснөө нураагаад өөрснөө одоо мөнжийг ер нь бол дэлхийн нийтэд алтаар баталгаажуулж гаргах санаатай байгаа штэ хятадууд өөрснөө. Ер нь бол бусад бүх ер нь бол тэр долларын хэдэн компаниудаас бусдууд нь ер нь бол ихэнх улс орн яах гэж байгаа юм гэхээр одоо тэр нэг алт мөнгө гэж цэвэр юмараа одоо тэр мөнгө дэвсгэртэй баталгаажуулна гэж ярьж байгаа байхгүй. Тэгтэл тэр доллар одоо байгаа тэр мөнгө дэвсгэртүүд чинь баталгаажаагүй улсаар яг үгээр тэрний эсрэг хамаг гэдэг улс орнууд нэгдээд нь штэ. Тэгтэл тэр юмнуудыг нь оруулж ирья. Тэр тэднийг нь маш сайн оруулж ирья. Тэгээд дээрэс нь тэр үнгүүдэд байгаа юмыг нь оруулж ирья гэдэг байгаа юм нэг сошиал хэдэн инфлюенсер нэг эдийн засгч гэж солиорсон хэдэн хөгжлийн гацаанууд Монгол улсын хөгжлийн гацаа хятад улсын талд ажиллаж байгаа нэг хэдэн байх магадaltaй нэг хэдэн би магадaltaй гэж хардж байгаа шүү. Ерөнхийдөө гэхдээ ер нь үйлдэл нэг тиймэрхүү болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр жинхэнэ хөгжлийн гацаа гэдэг чинь бол одоо юу гэдгийг тэр инфлюенсерүүд өөрснөө юу ч мэдэхгүй те юу ч мэдэхгүй хэрнээ жинхэнэ одоо тэр доллар яагаад баталгааждаг яагаад гэдгийг мэдсэн мэдээгүй тэрийг та нарт ярихгүй ингээд дундаас нэг өөрснийгөө нэг анин хуваа ашигаа хичээгээд одоо нэг иймэрхүү юм байдэн штэ. Одоо нэг юу гэдгүүлээ нэг одоо тий өөрийнхөө хүн ер нь өөрийнхөө ярих ашигыг хамгийн нэгт тийм үү бус улсын ярих ашиг байх хэвээр. Хоёрт 3-т 4-5-т ч юм уу өөрсдөө ярих ашигыг тавих хэвээр. Тэгтэл өөрийнхөө ашигыг нэг тавиад улсын ярих ашигыг ингээд 3-4-5 тавиад ихлээр л ингээд улс сүрнэ гэдэг ингээд эс зөрг гэд бүр Монгол улс төр ч юм ярьсан байгаа шүү дээ. Тэгтэл манай Монголын одоо тэр нэг хөгжлийн гацаа энэ хин хийлээ энэ тиймээ энэ юу хийлээ гэж солиороод байгаа нэг хэдэн эдийн засаг яриад солиороод байгаа хэдэн хот шиг нүүрсээ гаргаад бошоо шиг ингээд тийм ээ нүүрсээ халт зис юу гэдгийг бүх юмаа ингээд богооноор ингээд бошоо шиг бариад ингээд зүгээд гаргаад их хэмжээнд ингээд цаас мөнгө тэгээ элементэн дээр бичигдсэн цаас авах хэрэгтэй байсан ингээд гоцаад байгаа энэ нэг хэдэн эдийн засагч гэдэг нэг хэдэн
шалдан анхаарал хийсэн мó банд нар байгаад байгаа шүү дээ. Шалдан гэдэг нь би ямар утгаар хэлж байгаа мөнггүй гэсэн утгаар биш заа. Нэг нэг одоо юу гэдгийг сэтгэлгүй бүр нэг гачин балер нэг банд нар байгаад байгаа хгүй. Тэгээд тэд нар ах цахаа хөндлөж мэдгүй. Ямар ч тийм нэг ёс суртахуунгүй нэг тийм нэг хэдэн балер юмнууд байгаа. Тэгээд тэднээс болж шулуухандаа гэж хэлээд энэ нэг одоо юу гэдгийг тэд нар хувийн амин хувийн хичээж байгаа байхгүй. Тэд нар яг ингээд одоо амин хувийн хичээгээд амин хувийнхаа өөрснийхөө тэр нэг эдийн засаг нэг банк доллар ингээд нэг санхүү тэр банкнд хадгалагдах тэр хадгаламж тэр мөнгөнийхөө төлөө тэр хувьцааныхаа төлөө тэд нар улсын их ашиг бүр ингээд чал руу унгаах гэж байгаа байхгүй тэд нар. Тэгэнгүүт утаа тэрийг юу гэж ярьж байгаа юм гэхлээр бид нар стан нэрээ те бидний их орж хуцсаж байгаа. Тэдний их оронч гэж хаач байхгүй заяа писта. Жинхэнэ хөгжлийн гацаа гэдэг чинь тэд нар өөрснөө тэр хөгж Батбарангийн улсын их хурлын улсын ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгч хөгжлийн гацаа гэдэг дөрвчлаад байгаа тэр шалдан банд нар өөрснөө жинхэнэ хөгжлийн гацаанаар заяа. Өөрснөөгөө их ашиг улсын эрхлэгчээс дээр тавьчаад солиороо явж байгаа муу гачин банд нар ахгүй тэд нар. Тэгээд ерөнхийдөө шулуухандаа гэж хэлчихэд нэг тийм их байгаа. Тэгээд ерөнхийдөө манай Монгол улсад заяа энэ нэг сүрхий тийм ээ англиар ярьсан байна уу, юугаар ярьсан байна уу, сүрхий эдийн засаг гэж солиорсон байна уу те. Бүх юма гаргыг гээд ингэж л байгаа бол нагдуулчин тэгэл ер нь л бол өөрсдийнхөө ярих шиг бодож байгаа. Өмнөх одоо улс төрчдийн дараагийн үе нь гарч ирчээд одоо ерөнхийдөө улс төрлөө шунхаарад Монгол улсыг сөнөөх гээд ингээд шунхаарад ирчтэй ингээд зүтгэж байна гэж ойлгочих заяа. Маш ойлгомжтой. Жинхэнэ хөгжлийн гацаануудыг би ингээд ярьлаа. Өнөөдөр 2024 оны 12 сарын 15-ны 15 цаг 31 минут болж байна. Энэ үрээд имжлэг өндөрлөө.